Мэдээллийн хөтөлбөр өнөөдрийнхэн дугаарыг Монгол орны цаашдын хувь заяатай холбоотой нэгэн ноцтой мэдээлэлээр эхлэж байна. Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдсан нь үнэн. Энэхүү гэрээг байгуулсан эцэст нь Монгол Улсын ерөнхий сайд Батболд, Эв соёлын эрчим хүчний сайд Зоригт, гадаад харилцааны сайд Зандан Шатарнаар байжээ. Цөмийн хаягдлыг булшлах гэрээг нууцаар хийсэн нь хэдэн сарын өмнө нийтэд ил болсны дараа тэд энэхүү гэрээ цуцлагдсан хэмээн тайвшруулж байсан ч энэ нь бүрэн цуцлагдаагүй. Түр төдгөлзүүлсэн байгаа бөгөөд Монгол Ардын нам ялбал түр төдгөлзүүлсэн энэ гэрээ эргэн сэргэж Монгол орн маань цөмийн хаягдлын булш орн болох нэ. Японтой Америк нэгдсэн улстай хийсэн яриануудын энэ ажлын хэсгийг бол Зоригт сайд ахалж явуулсан энэ хэлцээрүүдийг бүгдийг хийсэн юм байгаамаа. Цөмийн хаягдлыг Монголд булшлахад энэ их хөөцөлдөд байгаагийн учир нь цаанаа бол маш их мөнгөний асуудал байна. За энэ булшлахад жишээ нь Оросын холбооны улс Японоос хаягдал оруулж ирэхдээ жилд 20 тэрбум доллар авдаг байсан. Энийг бол төлөвлөж тэр ундраа явсан байгаа. Зүгээр ер нь ундрагийн ард бол хэн байгаа юм бэ гэхээр бол ерөөсөө маш тодорхой. Зоригт сайд байна. Зоригт сайдын ард хэн байдаг вэ гэдгийг бол бүх ард түмэн мэддэг. Энэ ерөнхий сайд байгаа.